За тэгэхээр Дундгой аймаг одоо иргэдийн хурлын хуралдаж 2026 оны төсөв хилцэж байна. Тэгэхээр хичнээн асуудал хилцэж байгаа вэ? Ер нь төсөв яг хэдэн одоо төгрөгөнд багтаж гарч байна? Тэгээ манай Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо 9 дугаар хурал өнөөдөр болж байна. Тэгээ энэ хурлаараа нийт 12 асуудлыг авч хэлэлцэн. Одоо бол яг эд дундаа буюу одоо төсөв хэлцээ явж байна. Тэгээ аймгийн засаг даргаас бол энэ жилийн хувьд 70.7 тэрбум төгрөгийн одоо төсвийг аймгийн иргэдийн хуралд бол өргөн барьсан байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо манай Дундгой аймаг улсын төсвөөс татаас авж байгаа аймагуудаас хамгийн бага буюу одоо 577 одоо тэрбум төгрөгийг л татаас авж байгаа. За бусад одоо төсвөн бол өөрийн орлогоороо бүрдүүлж байгаа гэсэн үг. За өнгөрсөн жил бол одоо манай аймаг бол 95 тэрбум төгрөгийг бол баталж ийсэн. За тэгээд 8 сард тоотгол хийгээд одоо 84 тэрбум болж одоо буурсан. Тэгээ одоо ноднонгийн тоотголын дараа бол улсад 1.2 тэрбум төгрөгийг бол төвлөрүүлж ирсэн. Тэгээ энэ жилийн одоо энэ орлого за энэ улс орны нийгмийн эдийн засгийн байдлаас шалтгаалаад бол одоо манайх энэ жилээс ингээд бие даасан аймаг төсөв бүрдүүлдэг аймгийн тоонд л ороо явах боломж байсан. Гэтэ одоо энэ сая нийгмийн эдийн засгийн энэ байдлаас шалтгаалаад улсаас бол одоо 577 тэрбум төгрөгийн одоо энэ татаасыг аваа явж байна. Тэгээ энэ нь бол одоо нэг талдаа сайн юм шиг боловч одоо бас манай аймгийн хувьд бас жоохон эрсдлийг бас дагуулж байгаа дараа жилүүдэд. За ямар учир байна вэ гэвэл одоо нийт энэ орлогын маань бараг 30 орчим хувийг дангаараа Дундгой аймгийн 3 сайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт алт ресурс компани одоо татварын орлогоос бол ингээ бүрдэж байгаа. Тэгэхээр цаашдаа бид бүхэн одоо бас энэ орлого талаа одоо баазаа нэмэгдүүлэх энэ аж ахуй нэгж одоо хувийн хвшлэн бас дэмжиж эргээд энэ төсөвтөө бас төлрүүлэх энэ орлого талынхаа ажил дээр нэлээд анхаарахгүй бол бас одоо энэ компани маань одоо үйл ажиллагаанд доголдоод тэр бол бас манай аймгийн төсөв одоо доголдож болох ийм бас эрсдэл байгаа юм. Тэгээ энийг бас иргэдийн хурлын төлөөлөгч нартаа бас танилцуулж бас хэллээ. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо тэгээ 70.7 тэрбум төгрөгөөр бид бүхэн одоо нэн одоо шаардлагатай энэ ажлуудаа л хийж байна. Шинээр бол одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг тавилгуугаар өнгөрсөн ондоо одоо дуусгаж чадаагүй он дамжиж шилжиж байгаа одоо энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгая гэсэн одоо ийм бол чиглэлтэйгээр төсөл өргөмөрөгдсөн байна. Нэн яралтай ажлууд гэхээр эренбэлэхээр яг ямар ажлууд байгаа вэ? Гэхдээ одоо яг ингээл өнгөрсөн жил эхлээд дуусгаагүй байгаа. Мөн одоо өнгөрсөн жил ч гэдэг таахгүй бараг 3-4 жил ингээд он дамжаад хийгдээд байгаа. Жил ирэх тусам одоо хөрөнгө мөнгө нь одоо энэ инфляцаас шалтгаалаад нэмэгдээд байгаа ажлуудаас нэлээдгүй байгаа. Одоо томоохон бүтээн байгуулалт энэ мандалгав цэцэрлэг төрөлнгээд одоо ажил байна. За одоо сумдад тохиолдсон байгаа одоо бүтээн байгуулалтын ажлуудаа энийг нэн дараа өглөө дуусгая. За одоо хэсэгчлээд шинээр одоо шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг бол нэг олон гол эхлэхгүй байна. Тэгээ одоо замын бүтээн байгуулалт энэ улсын төсвөөс тавигдсан байна. Энэ орон нутгийн төсвөөс мөнгө олж байгаа юу? Энэ өөрөө улсын чанартай авцсан. Энэ улсын чанартай авцсамын одоо арчилгаа үйлчлэгээ бол одоо улсын төсвөөс бол явдаг. Тэгээ энэ жилийн хувьд бол улсын төсвөөс одоо мөн ялгаагүй 40 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг тавьсан байгаа. Өнгөрсөн жил бас мөн одоо 40 тэрбум төгрөгийг тавьж одоо 38.5 км замыг бол одоо зассан та бүхэн сая явсан бол өстой ямар хоо байгааг бас харж байгаа. Одоо өмнө нь бол одоо Дундгойн зам үнэхээр хэцүү байна гэдэг байсан бол одоо бол явхад ямар нэгэн осол аваар гарахгүй нэрэгдээ аюулгүй зорчих амнаас эрүүл мэнд эд хөрөнгийг бол одоо бас хамгаалаа явах одоо эрсдэл бол багсан байгааг харсан баг тий. Боловсролын салбарт ямар бүтээн байгуулалт? Тэ энэ жил бол одоо боловсролын дэмжигч жил болгож одоо эх жилийг одоо засгийн газар бол зарлж байгаа. Үүнтэй уялдуулаад бид бүхэн бас энэ боловсролуугаа бас хандсан нэлээд ажлыг өнгөрсөн жилээс бол хийсэн. Одоо энэ жилийн хувьд бол одоо Атацэг сумын одоо сургуулийг бол их засварт энэ орон нутгийн төсвөөр оруулъя гэж байна. Өнгөрсөн жил одоо Хулд сумын сургуулийг мөн одоо их засварт хийж одоо бас нэлээд сайхан орчин нөхцөлтэй болгосон байгаа. Тэгээ энэ багш нар
болон одоо цэцэрлэгийн багш нарынхаа энэ ажиллах орчинг сайжруулъя гэд одоо ер нь техник хэрэгслэр бол нэлээд хангаж байна. За цэцэрлэгийн багш нарынхаа хэрэгцээ мөн одоо эмчнэрийнхээ хэрэгцээнд гэдэг нэг 300 гаруй одоо зөөврийн компьютерийг энэ одоо багш нар эмчнэртээ бол олгохоор мөн одоо цэцэрлэгийн одоо хүүхдүүдийн зориулаад бас одоо энэ техник сэтгэлгээ хөгжүүлэхийн зориод одоо STEAM одоо хөтөлбөрийг 8-гийн бүх цэцэрлэгтээ бас нэвтрүүлье. Гэх мэтлэнгээр бол одоо энэ ажлуудыг төлөвлөсөн байна. Сундгын аймаг яг хөгжлийн дэд хөтөлбөрүүдийг 2025 онд бас нэлээд амжилттай хэрэгжүүлсэн. 2026 онд эдгээр дэд хөтөлбөрүүд өргөжлөх үү? Тэгээд манай нутагт ирж ажиллаарай гэдэг бодлогыг өргөжлүүлэн барих уу? Тэгээ өнгөрсөн жил би бүхэн бол одоо 7 дэд хөтөлбөр 2 төсөл арга хэмжээг бол хэрэгжүүлсэн. Энэ 7 дэд хөтөлбөрийн бол өмнө нь 2 дэд хөтөлбөр нь хэрэгжиж байсан. Үүнийг одоо өргөжлүүлээд хэрэгжүүлж авч явсан. За энэ жилийн хувьд энэ 7 дэд хөтөлбөр одоо 2 төсөл арга хэмжээ одоо бүгд бас хэрэгжин тодорхой хэмжээний одоо төсвийг бол тавьсан байгаа. Үүнээс бол одоо хүний нөөцийг дэмжих хөтөлбөр, за оюунлаг дунд говь, эрүүл дунд говь, нээлттэй дунд говь, цахим дунд говь гэдэг одоо энэ хөтөлбөрүүд байна. За мөн одоо сүү хөтөлбөр гэдэг одоо Монгол улс тань санхтах жишг болоо явж байгаа ийм сайн жишг болсон хөтөлбөрүүд эдрийг бол одоо хэрэгжүүлээ явж байгаа. Ажлах хүний нөөцөө яг бүрэн хангаж амжсан уу эсвэл арай амжаагүй байна уу? Хүний нөөц нь нэлээд хомсдолтой байгаад байсан. Тий, ер нь хүний нөөцийг бол нэлээд сайн энэ жилийн үед нөхсөн. Энэ орон нутгийн нэмэгдэл гэж бас цалин дээр нь өгж байгаа. Засгийн газраас бол 20% өгж байгаа. Сумдад бол 40% өгж байгаа. За энийг бол одоо орон нутгаас мөн одоо 20%-ийг бол өгөөд явж байгаа. Харамсалтай нь бас л энэ одоо эдийн засгийн байдлаас шалтгаалаад энэ одоо нэмэгдлүүдийг одоо бас хасаж одоо тооцох ийм одоо сангийн яамнаас хянсан байсан. Энийг одоо бид бүхэн бас орон нутгийнхаа зүгээс нөөц уламжаа ашиглаад бас улсаас энэ баг татаас авж байгаагийн хэрэг бас энэ дээр гарахаар байна. Одоо энэ одоо төрийн албан хаагчдын одоо цалин хөлсийг бол хасна гэдэг бол одоо эргээд нөгөө нөхөгдөж байсан ажлын байр, хүний нөөцийн бодлого маань одоо алдагдчих явах ийм одоо байдалтай байгаа учраас одоо яг энэ 20 орон нутгийн нэмэгдлийг бол хасахгүй байя гэдэг одоо саналыг бас Монгол Ардын намын бүлэг одоо төлөөлөгчдөөс бас гаргаад хэлцэгтэй явж байна. Сургуулийн үдийн хоолны асуудлыг орон даяар бүх одоо 12 дугаар гэсэн хүүхдүүд өгж байгаа шүү дээ. Тэгэхээр зарим аймагуд бол тэрийг бүх одоо сургуульчдад олгоод орон нутгийнхаа төсөл дээр бас тавьсан билээ. Танайх юм. За манайх бол энэ сүү хөтөлбөрийг бас энэ ахлах ангийн хүүхдүүд ч нэ хөгдөггүй, месүүдийн хүүхдүүд эдэр чинь коллежийн хүүхдүүд эдэр чинь авдаггүй байсныг бид нар бол одоо 100% адилхан месүүд коллежийн хүүхдүүд ч гэсэн та насны хувьд яг л 11 12 дугаар ингээл хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээ энийг бас одоо олгодог. Одоо өгөө. Одоо манай хүүхдүүдтэй уулзахад бол энэ санал гарсан. Үдийн хоол одоо хөтөлбөрийг бас одоо бид бүхэн бас боломжийнхаа хэрээр бол дэмжээд энэ одоо бас улс орон дээр бас жишг бас болоо яваад байгаа. Энэ ЖК төслийнхэнтэй бас хамтраад энэ хоолны чанар хүртээмжийг одоо нэмэгдүүлэх энэ одоо сайн туршлагыг бас энэ бусад орон нутгаа бас манлайлаад зохион байгуулалт явж байгаа. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг одоо 2025 онд хэрхэн одоо хэрэгжүүлвэ? 2026-нд бас нэлээд хэдэн төсөл төлөвлөгөөнүүдийг оруулж байгаа. Тэг яг энэ асуудал бас энэ асуудал бас яг энэ асуудал бас энэ хуралдаар яригдж байна. Өнгөрсөн он ихээс бол одоо 30 гаруй хувиар одоо гэмт хэрэг бол өссөн байна. Улс төрч бас энэ гэмт хэргийн өсөлттэй байгаа байна. Тэгээ урд өмнө л одоо энэ гэмт хэргийн салбар зөвлөл яг нөгөө хүү торгуулийн орлогын 40-оос доошгүй хувийг батлуулна гэдэг ийм одоо хуулийнхаа заалтантай хурж бас энэ төсөв санхүүжилт авдаг байсан юм байна. Энэ жилийн хувьд бол одоо төсвөө тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд авж байгаа. Тэгээ одоо цагдаагийн газар гэмт хэргийн одоо энэ салбар зөвлөхийн гишүүн байгууллагуудтай энэ урьдчилан сэргийлэх дээр л одоо голчиж ажиллая. Одоо энэ хамгийн их өссөн гэмт хэрэг бол энэ цахимдах заллин. Одоо энэ өвлийн үйлдвэрлэл болж байгаатай холбогдоод эдэс шууш, өвс тижэл, өгн нийлүүлнэ гэсэн. Тэгээд дээрэс нь эдчний цаг болцсонтой холбогдоод малын хулгайн гэмт хэрэгүүд бол тэр дунд хувьд арай илүү өндөр өсөлттэй байна. Одоо энийг бууруулахын тулд бол иргэддээ сайн анхааруулж урьдчилан сэргийлэх энэ одоо цахимын ойлголтыг тийм ээ сайн өгөх сурчлах
Хүнтэйгээ ажиллаж ижил энийг бууруулах юм байна гэдэг л ойлголттой явж байна. За ойлголоо. За баярлалаа.